Үгүй. Шивнэж эхэллээ. Сайн байцгаана уу? Өнөөдөр бид аймад уусын аяшийн чихөө төсгөрөм Ором аимшигын бодит болсон явдлуудыг хүүрнэх болно. Эдгээр нь хэн нэгний зохиосон үлгэр биш, харин жинхэнэ үйл явдлууд гэдгийг санаарай. Хэрэг та бэлэн бол их эцгээ. Миний ах Джейсон бид хоёр хэдэн жилийн өмнө Колорадо руу нүүсэн юм. Бид хоёулаа уулын ойролцоо амьдрахыг хүсдэг байсан ч анцаараа байрны түрээс төлөх чадваргүй байсан тул Денвер хотын захын нэгэн хаусыг дундаа түрээслэхээр болов. Энэ нь ч бидэнд яг тохирсон бөгөөд уулын аялал хийх, майхантай хонох газруудаас ердөө 15-аас 20 минутын зайд байлаа. Гэхдээ эдгээр замууд нь жуурчд болон нутгийн хүмүүсээр үргэлж дүүрэн байдаг тул жилийн айлч үед очиход ийцгүй нам гүн газрыг олно гэдэг маш хэцүү байд юм. Үүнээс болоод ах бид хоёр хүмүүсийн хөл хөдөлгөөнөөс холдож амар амгаланг мэдрэхийн тулд уран өдрийн үүр хөвчтэй аяллыг төлөвлөв. Замын маршрутыг ах маань гаргасан бөгөөд хэдэн 7 хоногийн дараа бид аяллынхаа эхлэх зэг рүү давхлаа. Биднийг очиход тэнд ердөө анцхан машин байсан нь маш их тоосонд дарагдсан бартаат замыг туулсан шинжтэй хуучин жип машин байв. Тэл замаар ердөө анцхан хүн явж байгааг мэдээд бид маш урам зоригтойгоор аяллаа эхлүүллээ. Эхний өдрийн аялал 24 км-ийн урт байсан бөгөөд замын ихэнх хэсэг нь тэгш тал байснаа сүүлийн хэдэн километр дээр уулын өгсүүр зам эхэлсэн юм. Маш их ядарч байсан ч Джейсон очих газар маань үнэхээр гайхалтай байх болно гэж амлаж байсан бөгөөд тэр огт худал хэлээгүй байв. Уулын 4-ний 3 орчимд хадан цохооны хажууд бүх хүндийг бүхэлд нь пальтан харж болох жижигхэн тэгш газар байлаа. Нар жаргаж байх үед тэр хэсэг үнэхээр биширмээр байв. Бид орчныг талдаж дуусаад майхнаа барьж алын хуур амьд болон чулуу цуглуулан түүдэг гал асаав. Галаа тойрч сууж байгаад бид баахан хуучлаа. Ойролцоогоор 2 цаг орчим ярилцаж суутал гинт уулын замаас ямар нэгэн чимээ сонсогдсон тэр. Бид шууд таг чимээгүй болж анхааралтай чагнахад хин нэгний хөлийн чимээ замаар өгсөн манай майхан руу дөхөж байгаа нь тодорхой сонсогдов. 1 минутын дараа харанхуй дундаас нэгэн ир гарч ирж манай галын бүдэг гэрэлд орж ирлээ. Тэр толгойн гэрэлгүй явж байсан бөгөөд ууланд аялагч майхантай хоногч бүрийн мэддэгчлэн харанхуйд явах өчүүхэнч гэсэн магадлал байвал толгойн гэрэж бол заавал байх ёстой байдаг юм. Түүнийг дөхөж ирэхэд Джейсон бит хоёрын хин нь ямар нэгэн зүйл буруу байгааг шууд мэдэрсэн. Тэр галын хажууд ирэхдээ царайд нь маш зөвүүн инээмсэглэл тодорсон байлаа. Джейсон суудлаас босон. Сайн байна уу? Танд ямар нэгэн зүйл хэрэг болоо юу? гэж асуув. Өнөөхөр Джейсон руу дараа нь над руу ширтэж зөвүүн инээмсэглэлээ хадгалсаар өөрийгөө байгаль хамгаалагч байна гэж танилцуулав. Тэгээд биднийг нэлээн удаан дагаж явснаа хэлээд уулын энэ хэсгийг энэ улиралд бүрэмсээ хаасан тул энд хонож болохгүй гэж хэлв. Гэвч байдал үнэхээр хажин байлаа. Учир нь энэ уулын бүсийг нээлттэй байгааг бид мэдэж байснаас гадна яг өмнөх өдөр нь улсаас энд хонох аш бие ёсны зөвшөөрлийн бичгээ авчихсан байсан юм. Түүнчлэн байгаль хамгаалагчид шөнийн цагаар уулын гүндэх эзгүй замаар
анцаараа хизээч явдаггүйд бид мэдэж байв. Хэрв тэр өөрийгөө хийсэн шигэ хүн биш бол шүн дунд энд юу хийж яваа нь үнэхээр аимшигтай байлаа. Джейсний ч бас толгойд маш олон бодол эргэлдэж байгааг би гадарлаж байв. Бид түүнээс элдв асуулт асууж эхэлтэл тэр яриаг маань шууд таслав. Та хоёр одоо шууд надтай хамт эндээс явна. Юмаа хурдан баглаад намайг даг. Би та хоёрыг замын эхлэл рүү гаргаад өгье гэж тэр хэллээ. Бид түүний хэлсэн үгийг сонсоод ямар нэгэн зүйл үнэхээр буруу байгааг ухааран хэсэг хугацаанд таг чимээгүй зогсов. Өнөөхөр галын хажууд өнөөх хачин зэвүүн инээмсэглэгтэйгээ зогсож байлаа. Үгүй ээ, бид эндээ өртөнө гэж Джейсон эрс шийдэмгий хэлв. Өнөөхөр ах руу дахин нэг харж дараа нь над руу ширцнэ. Өнөөх аимшигт инээмсэглэхээ хിവэр хатгалсаар зүгээр хэрэгэд харанхуй руу алхам мадлаа. Бид маш их айсандаа хэдэн минутын турш ганц ч үг дуугч чадалгүй. Түүнийг буцаж ирэх үе гэхээс зөвхөн орчныг чагнацсуу. Тэгээд хуурай мод нэмж галаа усам дүрэлзүүллээ. Тэр шөнө бидний хинэнч унтаж зүрхэлсэнгүй. Шөнийн турш заримдаа дахин хөлийн чимээс хосогдох шиг болж байсан ч өнөөхөр дахин харагдсангүй. Өглөө нар мандангууд бид юмаа шууд хунж аяллаа дуусхан ирсэн замаараа буцлаа. Машиныхаа хажууд ирэхэд өнөөх тоосонд дарагдсан хуучин жип машин байрандаа байж л байв. Тэр машины эзэн болох аялагч өнөөх зэвүүн эрдээ тааралцсан болов. Түүнд юу тохиолдсон бол гэхээс бид хоёрын дотор зарс хийв. Бид цагдаад мэдэрсэн боловч эцэст нь ямар ч үр дүнд хүрээгүй. Тэр ир байгаас хамгаалагч биш гэдг нь 100% тодорхой байсан ч биднийг шүн дунд харанхуй ойроо дагуулад явах гэж оролцсон нь ямар нэгэн аимшигтай зүйл хийх гэж байсныг итгэнэ. Тэр яг юу хийх гэж байсныг бид мэдэхгүй ч нөгөө хуучин машины эзэн үүнийг аль хэдийн өөрийн биеэр мэдэрчгсэн байж магадгүй юм. Хөдөлгөөнгөө ширсэн 15 минут. Би коллежийн найзуудтайгаа үргэлж ууланд аялдаг байсан ч төгссний дараа хүн бүрийн ажлын цаг өөр болж хамт явах цаг огт олдгоо байлаа. Тиймээс би ганцаараа аялалд гарахаар шийдэв. Найзуудтайгаа үргэлж очдог байсан замаа маш сайн мэддэг нэгэн аяллаа газрыг сонгосон юм. Тэр газар нь нэлээд алслагдсан. Очиход тиймж амар биш болохоор хүмүүс бараг очдоггүй. Тиймдээч би тэнд ганцаараа байх дуртай байлаа. Замаа сайн мэддэг байсан тул ямар ч асуудалгүй очиж майхан болон бусад зүйлсээ төхөөрлөө. Гэтэл удалгүй мигэн гарч ирэв. Тэр зүгээр л нэг жирийн аялагчийг харагдах бөгөөд нуруундаа жижигхэн үүрэг өвчнээс өөр юурч үгүй тол майхан эсвэл хонох ямар ч хэрэгсэл байхгүй нь ихт байлаа. Түүнийг энд юу хийж явааг нь айхсан ганц шалтгаан нь тэр газар нь тэнч чаман үзэсгэлэнтэй газар биш байв. Зөвхөн модоор хүрээлэгдсэн майхан барихад тохиромжтой задгай талбай тул хэрэг чи тэнд хонохгүй л бол тэр хол замыг туулж ирэх ямар ч шаардлага байхгүй газар байсан юм. Тухайн үед тэрээр дажгүй хэрийн харагдаж байсан тул би нэг их юм бодсонгүй. Магадгүй зүгээр л нам гүм азарт хэсэг амахыг хүссэн байх гэж таамаглав. Би майхныхаа хажууд үлдэж өнөөхөр зогсоолын нөгөө талд сууж байлаа. Оройн 6 цагийн үед би хоолоо хийхээр майхнасаа жаахан холдох үед өнөөхөр эцэст нь явхаар шийдэж буцаад алхаж эхлэхийг харав.
Нэг цаг хүрэхгүй хугацааны дараа гадаа тас харанхуй болох гэж байхад буцах зам нь дор хаяж 3 цаг үргэлжлэх тул түүнийг арай л оройтож гарлаа даа гэж дотроо бодов. Гэхдээ ямартай ч анцаараа үлдсэндээ баяртай байлаа. Би жижиг зуухан дээрээ ус буцалгаж бэлэн хоолоо хийж идчихэд майхныхаа гадна суулаа. Нар бүрмсэн жаргасан тул би жижигхэн дэнлүүгээ гаргаж ирээд майхныхаа хажууд өлгөөд ойн агаарыг мэдрэн суув. Энэ үед л би үнэхээр эцгүй ойд ганцаараа байгаагаа ухаарсан бөгөөд найзуудтайгаа байсан бол гал тойроод хуужил суух байсан даа гэж бодогдож ганцаараа хийх зүйл олдохгүй байсан тул өдөлгүй дэнлүүгээ унтраагаад майхандаа олж хэвтлээ. Шүн дунд харанхуйд шин ихний хүлийн чимээ ойрхон сонсогдоход би шууд сэрчхв. Нүдээ нээхэд орчин тойрон тас харанхуй байсан бөгөөд хэр хугацаанд унтснаач мэдсэнгүй. Хүлийн чимээ усан ойрцоор миний майхнаас хошгүйхэн зогсох шиг болов. Хэдэн секундын дараа би гараараа тэмтчин дэнлүүгээ олж асаагаад майхныхаа цахилгааныг нээж гадаг шагаалаа. Майхнаас ердөө 20 орчим метрийн цаана өнөө хөдрийн ирээн зогсож байсан хавцаа нэгэн хүний сүүдэр зогсож байх нь тэр. Тэр харанхуй дундаас харахад өдрийн өнөө хэр мөн болох нь тодорхой байлаа. Тэр тэнд зүгээр л ямар ч хөдөлгөөнгүй, юу ч хийлгүй зогсож байв. Шүн дунд ийм газар, ийм байгальтай зогсож байна гэдэг ямар ч тайлбартай байсан. Шууд л дотор зарсг юм. Аимшигтай байлаа. Би дэнлүүгээ асаасан пул тэр намайг сэрснийг маш тодорхой харсан. Байна уу? Та зүгээр үү? гэж би чангаар дуудлаа. Би хэдэн секунд хүлээсэн ч тэр намайг сонссон ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй. Түүнийг манай майханд руу харж зогсоод эсвэл буруу хараад зогсож байгаарч харанхуйд ялгаж чадсангүй. Үнэндээ аль тал руугаа харж зогссон байсан нь илүү аимшигтай байсныг ч хэлж мэдэхгүй юм. Би үр гөвчнээсээ халаасны худгаа тэмтэрч аваад машиндаа суун зүгээр л тэндээ хүлээхээс өөр аргагүй болов. Амьдрахын минь хамгийн урт, хамгийн эвгүй 15 минут өнгөрлөө. Өнөөхөр барвал хөдөлгөөнгүй зогсож байснаа гинт эргэж өмнөх явсан зүг рүүгээ алхаад алга болов. Түүнийг эргэх тэр агшинд биеийнх нь хөдөлгөөнөөс харахад тэр чигтээ над руу харж зогсож байсан нь тодорхой болсон юм. Энэ нь тэр намайг сэрхээс өмнө сэрсний дараач тэр урт хугацаанд намайг зүгээр л тасралтгүй ширтэж зогссон гэсэн үг байлаа. Түүний хүлийн чимээ асарч харанхуй дунд уусан алга болоход би бүх биеэрээ даарч чичирч байгаагаа мэдэрлээ. Түүнийг буцаж ирэхүй гэхээс айсандаа би өглөө болтол нүдээч цавжилгүй суув. Азар тэр дахин ирээгүй. Өглөө болонгууд би юмаа шууд хумаад тэндээс явсан бөгөөд тэр өдрөөс хойш дахин хизээч ууланд майхантай хонхоор яваагүй юм. Тэр тэнд яг юу хийж байсныг би мэдэхгүй ч хэрэв би тэр шүн сэрж түүнийг харж чадаагүй бол юу болох байсныг бодхоос ч яс хавталцдаг. Ойнгон рууч ирэхтгүй. Би өөрийн амьдардаг газрын ойролцоох зэрлэг байгальд майхантай аялж байсан юм. Би өөрсөнд хол алхах дуртай хүн биш болохоор замын эхлэлээс машиныг манд тавьсан газар хүртэл ердөө 1-2 км орчим л зайтай байдаг байв.
Энэ удаагийн майхан барьсан газар маань машинаас ердөө 1 км гаруйхан зайд. Үдэвсэлэнд моорын хажууд байлаа. Би тэнд бүтэн хагас сайн, бүтэн сайныг өнгөрөөсөн бөгөөд дахин 2 хонохоор төлөвлөж яв. Урав дахь өдрийн өглөө би машин руугаа буцаж алхан загасны уурах болон зарим миг нөөц хоол хүнсээ аваад буцаж майхандаа ирлээ. Цаг зав их байсан тул нууранд загасжилж азаа үзлэр шийдсэн юм. Тэгч намайг буцаж ирэхэд миний майхнаас холгүй нуурын нөгөө эрэг хавцаа өөр мигэн майхан барьчихсан байхыг харав. Хажууд нь ямар нэгэн хүн харагдсангүй. Эхэндээ би үүнийг поосонгүй. Гэхдээ энэ нуурын эрэг рүү хүтгдэг цорын ганц замаар буцаж явахдаа би зам дээр ямар ч хүнтэй таараагүй гэдгээ гинт саншаа. Магадгүй миний мэдрэхгүй өөр нэгэн зам байдаг байж болох юм. Ямартай ч би уургаа бэлдээд загасжилж эхлэв. 20 орчим минут тутамд би нуурын нөгөө эрэг рүү шагааж өнөөх майхны зүг хардаг байсан ч тэнд өнгөрүүлсэн 3 цагийн хугацаанд ямар ч хүн үзэгдсэнгүй. Нар улам доошилж эхлэхэд би уургаа хумаад майхан дайрлаа. Хоолоо идэж түүдэг гал асаахаар хідэн хуурай мод цөглөөсаад аднаа харанхуй болохыг хүлээж байгаад галаа асаа. Гашаа асааж дуусмагц миний урд байх харанхуй ойн дунд хин нэгний сүүдэр хөт югшиг болоо. Тэр хүн алын гэрэл хүрэхгүй зайд байсан тул тэр нэгэн агшинд сүүдэр харагдаад дараа нь тас харанхуй дунд уусам ашиг оллоо. Би түүнийг нуурын нөгөө эрэг дээр байгаа майхны эзэн байх гал асаахаар мод цуглуулж яваа биз гэж таамаглав. Намайг галаа асаах яг тэр агшинд миний майхны хажууд байж таарсан нь жаахан хачин байсан ч би илдэг зүйл бодож өөрийгөө зовоохыг хүссэнгүй. Сандардаа тухлан сууж түүдэг гал, шөнийн тэнгэр нуурыг талдан амарлаа. Нам гүн байж намайг санж дээрээ унтуулах төхөж байв. Гэвч хагас цаг орчмын дараа би галын цаад тал руу шагаатал харанхуй ой дундаас хид хідэн хүний дүрс наашилж байхыг олж харав. Тэднийг ойртох тусам би тоолж үзвэл 4 ир манай майхан руу шууд чиглээд алхаж ирж байлаа. Толгой татвар маш олон бодол эргэлдэж эхэлсэн ч би айцаа дарахыг хичээж тэднийг ойролцоо хонож байгаа тусламж хэрэгтэй босон хүмүүс байгаасай гэж залбирлаа. Тэд галын гэрэлд орж ирэхэд 30 эсвэл 40 орчим насны маш хүйтэн хөшүүн царайтай ирчүүд байх нь харагдав. Тэд надаас хэдхэн метрийн зайд ирсэн ч зогсох шинжгүй урагшилсаар байсан тул би сан гитэрээсээ босож тэдэнд ямар нэгэн тусламж хэрэгтэй эсхийг сандран асуулаа. Тэдний хинэн ч хариулсангүй. Зөвхөн урагшилсаар л байв. Тэдний хоёр нь миний хажуугаар өнгөрч шууд манай майхан руу чиглэн явсан бөгөөд нөгөө хоёр нь намайг замын хажуу руу маш хүчтэй түлхэж архив. Одоо энд юу болоод байгаа нь 100% тодорхой болсон ч тэдний өөдөөс тэнцэлтэн байдлыг усамд ордуулна гэдгийг би мэдэж байлаа. Нөгөө хоёр ир миний эд зүйлсийг нийцэж үүргэвчийг маань ухаж эхлэхийг би харж зогсдол. Намайг барьж исэн хоёр ир намайг майхнаас улам холдуулан харанхуй ой руу чирв. Би тэдэнд хандан "Юмаа аваа, юу хүснээ ав" гэж хашгирч байсан ч тэдний нүдэнд ямар ч хуурал өршөөл алга байлаа. Би дотроо "Зүгээр тайгандаа. Тэд зөвхөн юмыг чинь л авахыг хүсэж байгаа" гэж өөрийгөө тайршруулахыг хичээж байсан ч тэр хоёр ир намайг алын гэллээс улам холдуулан харанхуй ойн гүнд рүү чирсээл байв.
1 минут орчмын дараа би хаана байгаагаа ч ялгахаа байж намгүм ойд зөвхөн бидний хөлийн чимээл сонсогдож байлаа. Тэгээд бид зогсон. Би тэдэн рүү эргэж харахад моддын дундах тэр тас харанхууд миний бүх айдас нэгэн зэрэг намайг нүмрэн авлаа. Тэр хоёрын нэг нь халааснасаа ямар нэгэн зүйл гаргаж ирэхээр гараа хөдөлгөх яг тэр агшинд би эргэж харан хамаг хүчээрээ зогтлаа. Надад зөвхөн хуурай нагч өөс гიშиллэх өөрийн минь хүлийн чимээл сонсогдож байв. Би ойн зүг чигийг ерөнхийд нь адарлаж байсан тул хурдны зам руу чилэнгүүсээр өөрийн ачааны машин дээрээ ирлээ. Миний араас хэн нэгэн хөөгөөгүй бололтой. Би энэ явдлыг шууд цагдаад мэдгдсэн боловч эцэст нь миний бүх эд зүйлс хулгайлагдаж тэдгээр хүмүүсийг олж тогтоох ямар ч үл мөр үлдээгүй байлаа. Тэд намайг тэр харанхуй ойн гүн рүү чирч аваачаад яг юу хийх гэж байсан нь маш тодорхой байсан тул би өөрийгөө тэндээс амьд гарч чадсандаа үнэхээр дэндүү их азтай хүн гэж боддtiin. Эдгээр түүхүүд таны нуруугаар хүүд даалгаж чадсан бол лайк дарж биднийг дэмжээрэй. Харин дараагийн шивнэг алгасалгүй сонсохыг хүсвэл суугтаа заавал нэгдэж subscribe дараарай. Түр баяртай.